төгөөмөл дарах ёстой ашигт малтмал ярьж байгаа асуудлыг бол суурьаар нь өөрчлөх ёстой гэж ингэж үзэж байгаа юм. Орон нутагт ер нь Монгол Улсын хэмжээнд эдийн засгийг хөрөнгө оруулалтыг боомлж байгаа гол асуудлын нэг үл энэ. Энэ үл юу гэхээр эрх мэдлийг хит төвлөрүүлэн татсантай холбоотой. Учир сайдаа. Хит төвлөрүүлэн татсан. Үнэхээр одоо аймагуд чинь яг ард иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хуур гэж мундаг газар байна. Хяналтын засгийн газар болгоод авчихсан. Эрхийн засгийн газар болгоод авчихсан. Энийг сая одоо учрал даргын хэлгээр тэр тусгай зөвшөөрлийн энгийн зөвшөөрөл болох хэвээр. Хэд хэдэн том суур өөрчлөлт хийхгүй л энэ цаашаа явахгүй. Барилгын ажил, замын ажил, орон сууцны ажил, бүтээн байгуулалтын ажил. Жишээлбэл газрын харилцаа геодез зураг зүйн газрыг харьяа яамд нөхөх ёстой. Энийг засгийн газар дээр байх ямар шаардлага байхгүй. Дээр нь газрын харилцаа геодез зураг зүйн газрын харьяа агентлагийг аймгийн засаг дарга иргэдийн хуралд нь мэдлийг өгөх ёстой. Ингэж зохицоороо асуудал шийдэгдэнэ. Тэгэхгүй л одоо төгөөмөл дарстай ашигт малтмалын хуульд одоо нэг заалт оруулснаар бол энэ асуудал үндсэндээ шийдэгдэхгүй. Би Наранбаатар гишүүнтэй бол санал нэг байна. Энэ эрх мэдлийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь өгчих юм бол за би сомонд өгвөл арай жижигрэх байх гэж бодож байна. Бас одоо тэнд асуудал үүс аймагтайгаа холбогдож чадахгүй сомогжул байхгүй. Тэм учраас яг хаанасаа хайргаа өгөх юм, хаанасаа дайргаа өгөх юм, хаанасаа усаа өгөх юм, хаанаа одоо ботлоор карьераа бий болгох юм гэдгийг бүх сумдаасаа сонгогдсон одоо аймгийнхаа иргэдийн хуралдаар яриад ийм зохиц бодлого хэрэгжүүлээд үүнийгээ одоо нэгдсэн хяналтын орон нутагт нь өгөх ийм л одоо арга замыг шийдвэрлэхгүйгээр энэ үл цаашаа явахгүй. Мэдээж алдарч авлан гишүүн өөрийнхөө тойрогт гэдэг юм Улаанбаатар хотын туул голтой холбоотой асуудлыг сэтгэлэн зовж байгаад асуудлыг нэг л өнцгөөс нь харж байна. Тийм учраас би бол бараг их хурлын дарга юунуудад засгийн газарт үүрэг чиглэлөөгөөд энэ агентлагийн асуудлыг одоо байх газар нь аваачаад орон нутагт очих агентлагийн байх газар нь аваачаад ерөөсөө аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлagч тэр том байгууллагын шүд хомос хаздаг хайрдаг юм бүгдийг засгийн газар их хурл татаад авцсан. Ер нь бол 92 оны үндсэн хуулийн дараа орох хамгийн том бол нутгийн захиргааны өөрөө удирдах ёсны байгууллага байсан. Энийг одоо ерөөсөө бүх талаас нь мөлдсөөр өжгаад ерөөсөө тэнд нэг 30-аад хүнийг ямар ч эрх мэдэл байхгүй нэг эндээс очисон төсвийг баталдаг. Тэрийг нэг тойрог дээр булаалчаа жоохон муудаад цайд мууцсныг ийм л хэмжээний юм болгоцсон. Тийм учраас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нь энийг өгчих гэмбэл бүх асуудал бүрнээрээ шийдэгдэнэ. Дарга. За дээр нь энэ газрын харилцаа геодез зураг зүйн газрыг ерөөсөө хот байгуулалт, барилга орон сууцлалтын яамд нэг мөн одоо тэр харьяа агентлагийн хянах шийдэх одоо агентлагийн орон нутгийн засаг даргад нь өгөх юм бол энэ асуудал иж бүрнээрээ шийдэгдэнэ. За алдарч авлан гишүүний ярьж байгаа бол нэг л талаас нь харж байгаа санал бодол болохоос энэ одоо бүтнээр нь шийдэх боломж бол байхгүй. Тийм учраас энэ тусгай зөвшөөрлийн энгийн зөвшөөрлийн асуудлыг шууд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь өгснөөр энэ бүрэн асуудал бүрэн дүүрэн шийдэгдэнэ. Тийм болохоор зохицоор нь асуудлыг авч шийдэхийг бас би их хурлын дараагаас хүсэж байна. Баярлалаа. За энэ Батсуур гишүүний саналыг бол би бүрэн дэмжиж байна. Тэгээ засгийн газарт бид бас хамтдаа ажиллаж ирсэн. Энэ газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын зохион байгуулалтыг бол өөрчлөхгүй болвол цаашдаа бол амьдрал дээр нийцэхгүй байгаа. За одоо энэ 90 хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 7 хоногт хийлцэн. Тэр зөвшөөрлийн хууль түүнд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгээд энэ төгөөмөл дарстай ашигт малтмалын энэ тусгай зөвшөөрлийг тусгаад байлгахгүй энгийн зөвшөөрлөөр шилжүүлнэ. Тусгай зөвшөөрлөлт асуудал яг тантай санал нэг байгаа. Тэгээ хэдүүлэг ихтэй энэ хууль Батсуур гишүүнээ энэ иргэний эрхтэй холбоотой олон заалт байгаамаа. Тэрийг хэдүүл батлах ёстой. Одоо ашигт малтмалын олборлолтын бүсэд амьдарч байгаа иргэн гомдол гарах эрх түүнийг одоо дүгнэлт гарах эрх нь байхгүй байгаа. Энийг бид гаргаж өгөх зайлшгүй шаардлага байгаа. Энэ талаас нь энэ хуулийнхаа энэ заалтуудыг батлаад явах ёстой. За тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудал дээр бол санал нэг байна. Бүрэн дөрвөн санал нэг байна гэдэг бас илэрхийлье.